Өнөөдөр 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтайгчдээр Турк улсын 3 хотын аялал хийхээр Чингис хаан 9 хонгоцны буудал дээр ирчээд байна. За Алтайгч мэдчихлээрээ. In all За цаг ихчээ аялалд ямар байна? Одоо хоёулаа Туркийн нийслэл Стамбул хотод буух гэж байна. Та сэтгэлээ хэлнэ үү? За сайхан яваад ирлээ. Одоо ч юм сайхан болцсон байна уу? Телевизээр явж байгаа газар маршрутаа хараад уншаад хаана яваагаа мэддэг болчихсон. Тэр цаг үе ирчихжээ. Сая одоо Каспийн тэнгисээр өнгөрөөд Кавказын орууд аваад одоо тэгээд Анкара буюу Стамбул дээр одоо буух гад те нэг цаг хүрхгүй газар буух нь иймэрхүү байдалтай явж байна. Сайхан байна. Туяатай газар ганцхан дээр хоёр талд суучлаа. Онгоцны хоёр талд суучлаа да. Цаг мөрөн онгоцны юушгал юм байна шүү дээ. Тийм ээ. Турк улсад аян жуулчлалын салбарт 5 жилдээ ажиллаж байгаа. За энэ хугацаанд нийтдээ 5500 гаруй хүмүүс одоо хөтөж ишсэн туршлагатай. За тэгээд Тайлын, Анталия, Памуккале, Истанбул гэсэн одоо 3 хотын аяллыг бий хөдөлж байгаа болно. За тэгээд Турк улсад Балкан орлоо. За Анатолиын онгоцны буудал. Тэгээд за Анталиагийн зочд буудалд ирсэн байна. За буудлын хаврыг таамагч байна. Бууд маань ингэ балконтой. Ийм гэрэлтэй, ханын гэрэлтэй. Тийг нь өөрөнүүд нь бүүд ийм
хоорондоо ингээд зүгээр даваад орчдөг балконууд нь ямар шил хаалт байхгүй. За одоо алтайч их хамл. Би балконоор орж ирж байгаа шүү. За өглөөнийхөө зоогт ороход би тэд ороод ирлээ. Бүфет хоолтой юм байна. Турк хамттан гол. За ер нь бол турк хүмүүс өөрсдөө олив гэдэг зүйлсийг одоо маш их хэрэгэлдэг. Бидний явж байгаа энэ хэсэг буюу одоо газар дууны тэнгис, за тэгээд дараагийн очиж байгаа Памуккале буюу Эгийн тэнгисийн бүс нутаг гэдэг газарт маань одоо олив гэдэг зүйлс маань маш ихээр ордог. Ер нь бол турк гэл болон монгол хэл маань одоо төстэй байдаг. За жишээлбэл та хэд маань энэ аялын хугацаанд ингээ явж байхдаа зарим нэг одоо үгүй гэдэг ингээд унших юм бол за жишээлбэл жандарма гэж байгаа. Жандарм гэдэг нь одоо турк улсын орон нутгийн цагдаа гэдэг хэлж байгаа. За тэгэнгүүтээ сандал гэдгийг сандалия гэж байгаа. Арслан гэдгийг аслан гэж байгаа. Сахал гэдгийг сакал гэж байгаа. Дэвтэр гэдгийг дэвтэр, савн гэдгийг савн. За тэгээд үзүм гэдгийг үзүм ч юм уу те яг иймэрхүү байдлаар одоо адилхан үгнүүд маань одоо зөндөө байдаг гэсэн. За тэгэхээр нэг болсондоо энэ маань өөрөө за дээр үед монголчууд болон одоо туркууд хамт байсан юм шүү гэдэг одоо бас нэгэн баталгаа болж байгаа учраас турк хүмүүс тэрийг үндэслээд монголчуудыг ер нь бидний ахан дүүс гэж одоо үздэг гэсэн. За тэгээд Анталияг ер нь бол зөвхөн аялал жуулчлалын салбараар одоо алдартай гэж хүмүүс одоо боддог. За яг үнэндээ энэ газар маань одоо хөдөөж авах салбарын хамгийн сайн хөгжсөн газруудын нэг байна. Ер нь бол турк улсын хамгийн сайн хөгжүүлсэн салбар нь хөдөөж авах салбар байдаг. Сулейман Султан хааны эхнэр Хүрэмийн одоо дуртай байсан чулуу эдлийн дэлгүүр орж ирж байна. За тэгээд турк улсад одоо хямдхан байдаг зүйлс юу гэдэг вэхээр мөнгө хямдхан байдаг, дээрээс нь diamond буюу алмаз одоо хямдхан байдаг байх шүү. Одоо та хэд маань цаатал нь явж байхдаа улааны бичгтэй нэг тэмдэгтэй зураастай нэг юунууд байгаа. Одоо нөгөө ярилгууд дээр нь тийм тэмдэг байх юм бол тэд нар маань их хэмжээний хямдралд орцсон байгаа бараануудыг илэрхийлж байгаа шүү. За тэгээд одоо өөртөө ингээд яваад үзье. За. Тэгээд алтмалт авч яхад $1000 өгж яхад зураг авахгүй өнгөрсөн юм да. За ингээ алтайч минь гоё алтан гинж аваад. Бахалтаагаар явж байна. Тэгээ нэг гоё дэлгүүрсээ гарч штэ. Ийм гоё дэлгүүрт орж ирээд алтан гинж аваад гарлаа штэ алтайч минь. За. Одоо бид нар Анталад Дүүдэн парк гэж бүлгэн дээр ирж байна. За энэ хүрхрээг дүүдэн хүрхрээ гэдэг юм байна. Мөнгөний дэлгүүр орлоо. Тэгээд алтайч алтан гинж авлаа. Би Султанат чулуу одоо Османы эзэнт гүрний хайртай хатан күүрэм хатны одоо дурлаж зүүдэг. 7 өнгөөр өөрчлөгдөж гэрэлтдэг тийм өөрчлөгдөж чулуу. Султанат чулуу шигтэй булан эмэг бүгж авлаа. Одоо өнөөдөр газар дүүрэн тэнгис дээр ингэж ирэхэд бол өндөр гоё байна. Энэ тэнгис бол ингэж харах. Тэнгисээ би харуулчих. За. Үнэхээр гоё. Өдрөн ч сайхан өдөр таарлаа. Тэгээд ямар ч чимээ байхгүй ийм гоё тэнгис байдаг юм байна. Байгаль талаа бол яг гэрсний аюух чимээтэй байхгүй. Энд чинь ерөөсөө ямар ч чимээ байдаг юм байна. Аюу зөөлөн уншилтаа ийм гоё тэнгис байдаг юм байна.
энэ тосгонд ирсэн шалтгаан юу гэхээр та бүхэн одоо ингээд ресторантын нэрийг хэлэх юм бол бүгдээрээ кофте пиас гэсэн нэртэй байна. За ер нь бол та бүхэн турк хүмүүсээс хамгийн гоё кофте идэх одоо газар хаан гэх юм бол Анталия Аксу гэж нэрлэдэг. Нэгээс энэ Аксу гэдэг тусууд маань зөвхөн кофте гэдэг хоолыг хамгийн сайн маш сайн одоо хийдэг газар. За бид нэр Кофте пиас гэж ресторанд өдрийнхөө хоолыг идэхээр ирлээ. Энэ бол турк үндэсний хоолтой ресторан юм байна. Сэмнэ. За юм шиг хийсэн байна. Өнөөдөр яагаад хэдүүлээ одоо савхны дэлгүүр орох гэж байгаа бэ гэхээр за турк улсын яг өөрсдийнхээ брэнд одоо шивэд манайхаар ингээ говь кашмир гэж ярих юм бол одоо турк улсад бол арьс байдаг. За турк улс арьс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орны нэг байгаа. За одоогийн байдлаар Европыг бараг арьсаараа тэр чигтээ хангаж байгаа улс маань одоо турк улс байдаг. Бид нар одоо Туркийн арьс ширний үйлдвэрээр арьс ширний дэлгүүр орж ирж байна. Burada sen anlatmak, orası erkek. Orası outlet salon. Buraya geçiş kışlık ürünler. Burada bizim elemanlar yardımcı olacak. Mal seçmede, ürün seçmede ve fiyatlarda. Tamam mı? Zaten Bir saatleri var. Энэ Bir урд buçuk харагдж saat. байгаа хэсэгт маань эрэгтэй хүмүүс их. Тэр цаат нь харагдж байгаа юм маань outlet. Одоо ингээд скидка ингээд дээр бичсэн байна. За энүүгээр одоо ингээд цаашаа чигээрээ гарах юм бол өглөөх гэдэг. За тэгээд цаашаа өслөг гэдэлгээд нийтдээ 6 хэсэг байгаа юм байна шүү. За тэгээд одоо өөрсдөө яваад сонирхоод үзээрэй гэж. Одоо outlet гэсэн маань цаалтан байдаг. Гэтэ ер нь л ийм байдаг. Та хэд маань энэ заримдаа энэ хэдий outlet ороогүй ч гэсэн тэд нар маань ингээд яг үнэн ярилцах үедээ энэ одоо outlet-тэй байгаа хэсэгтэйгээ ер нь ижлэгэн гардаг тохиол бас их бай. Тэгэхээр нэгээс нэг тойрж үзээд яг гой зүйл нь ямар зүйл байна те. Тэгээд үзнэ хамгийн зүйлтэй шүү. За Анталиатын далайн ирэг дээр бид нар ирж байж байна. Энэ дэлхийн алдартай одууд ирж кино зураг явуулдаг гэдэг ийм газар юм байна. Haydi bakalım, haydi. Aman. Güle güle. Bak burada, haydi bakalım. Ay. За Анталиатын энэ хуучин гудамжаар ажиллаж байна. Хуучин байр, хуучин гудам нь энэ. Хуучин байшинтай ингээд гоё гудамууд нь доороо их гоё. Сүмнэр бэлэг дурсгалын зүйлд зардаг юм байна. Жуулчдыг татамжуулах ингээд гоё тогтжуулсан байт юм байна. Дээш болохоор ийм гоё засвар хийхэд орцсон. Кино зураг авалт хийгдчихсэн. Гудам гэж шүү. Анталиатын
байна. За ахтай сэтгэлдээ хэлнэ олимп уулан дээр гарах гэж байгаа сэтгэлдээ хэлээ. За ямаас олимп ууланд гарах гад бэлтгэлээ хангаад ирсэн. Их сайхан байлаа. Өчтөр нь явахгүй гэсэн гинт явахаар болоод хоёр дараагийн үгэнд ороод өнөөдөр явж эхэлж байна. Их сайхан байна уу. Тэгээ ингээ алсаас бүх юм харна. Юу харагдаад газар дундын тэнгис маань надад тэр чигээрээ харагдаад энэ сайхан юу Тарасын уулын дагаж явдаг юм байна. Тарасын уулаар дагаж явсаар байгаа. Ер нь манай хоёр бол отхон тэнгэр хайхандаа очтой дүүцэх тийм газар юм байна дөө. Тэгээд газар дундын тэнгис тэр чигээрээ харагдаж байгаа болохоор их сайхан. Тэгээ одоо энэ хүмүүс маш олон хүмүүс явдаг юм байна. Тэ одоо ингээд манай автобус тэр зогсож байна бит хоёр. Ерөнхийдөө одоо ингэ зураг авалтаа хийгээд маргаашаас монтажлаад та нарт явуулнаа. За сайхан яваад ирлээ. За. Сайхан байт юм байна. Чамдаа их баярлалаа. Хонгор минь. Тий, хонгор минь гэж зураг авах гэж. Жанам хонгор минь жанам. Спасибо. Таны хоёр хүүхэд байргаа. Таны хоёр хүүхэд байргаа ээжигээ явуулж ирсэн нэстэй. Ээжгээ цогцлог юм аа. Цогцлог гоё үжилж. Турк улсын энэ харагдаж байгаа байршил маань өөрөө дэлхийн хамгийн үн цэнтэй байршлуудын нэг гэж одоо тооцогддог. Одоо шивэлдэ Турк улс маань Европ болон Аз твийг одоо холбдог. За тэгээд дээрээс нь таяд нь одоо Google руу ороод дэлхийн хамгийн төв зэг хаан гэх юм бол миний үзүүлж байгаа яг энэ хэсгийг одоо заадаг байгаа. Маш олон бас бандагчууд нуухай байж байгаа. Одоо таяд нь тоолоод үзэх юм бол нийтдээ 7 бандагчууд нуухай бас зөвхөн нэг дорогт байрлаж байна. Чадхаа манайхаа. За би бас анх ирэхэд бол чаддгүй байсан юм. Бараг 3 жил хичээсний үр дүнд одоо сурсан. За эмэгтэй хүмүүс болохоор дараа баг зэрэг нуглан. За тэгээд хуруугаа дуурглаа тоогоо үдлээ. Түүнээс нэг гэсэн. Автобусныга тайсан гарах шүү. За бид нар Памуккулад ирлээ.
өдрийн хоолой энд идэхээр ирж байна да. За Денислэ хотод ирчлээ. За одоо яг бид нар Памуккала буюу тосгоноор явах учраас хотын төвөөр бол явахгүй хажуу талаас нь одоо өнгөрж явна. За Денислэ хот маань Турк улсын үйлдвэрлэлийн хот гэж одоо хэлж байна. Одоо та хэд бүгдээрээ урагшаа харах юм бол бидний яг баруун урд талд маш олон юм цайварынгийн барилгууд харагдаж байна. За энэ харагдаж байгаа хэсэг маань тэр чигтээ текстилийн одоо үйлдвэр байна. За нэг осондоо Турк улсад үйлдвэрлэж байгаа нийт хүнжил, баавуу, энэ цагаан хэрэглээ ямар зүйлс байна? Бүгдээрээ энэ газарт одоо үйлдвэрлэгдэг гэсэн. За бид нар Памуккалад ирээд хүн даан үйлдвэр үзэх гэж байна. Хүн даан үйлдвэрийн дэлгүүрээр орж ирэх гэж байна. Ширээнэ бүтээлэг. Одоос нь ингээд ус ч юм уу эсвэл цай ингээд асах юм бол иймэрхүү байдлаар Bezle veya peçeteyle şu an açacaklar. yeterli. Yuvarlak kare 5 metreye kadar mevcut farklı за farklı тэгээд renklerimiz var. 5 метр хүртэл одоо нэлээд том бол байдаг гэж. Яг нь тийш очих юм бол ингээд бичигдсэн байна. Şöyle ince bambu peştemalimiz var. İnce hava suyu çok güzel çeker. Hemen kurur. За энэ болохоор одоо Турк эмэгтэй хүмүүсийн хэрэгэлдэг бештама гэдэг нэг осондоо одоо монголоор ярих юм бол шууд нимгэн ачуур гэсэн үг. Энэ одоо бамбу болон тэгээд дээрээс нь юу байгаа. Хөнгөр хийсэн төрөл байгаа. Ингээд та хэд нөгөө ачуур авахдаа энийгээ бас авахар авсан ч болно. Одоо жишээл та хэд маань бассейн ч юм уу тэ аршаанаас гарч ирээд энийгээ нөмөрчин. За тэгээд нөгөө сүмрө орохдоо энүүгээр бас авахар ороосон ч болно. Ер нь Arka erkekten ne kadar? эрэгтэй нь хамаагүй. Зөвхөн эмэгтэй хүмүүс нөгөө толгоогоо бүрэн боох шаардлагатай байж. Beğendim, çok güzel oldu. Oyşanın Ингээ өсөөж мөргсөн байт юм шүү дээ. Ийм гоё. Birisi bozan birisi var ya, deyip yağ verelim değil mi ona? Kime? Tamam, herkes gelmiş, herkese merhabalar, hoş gelmişler. Ya, taftan var no sen başkan o lütfen. Sen ben o. Hayır, Türk'ün bitti. Merhaba. Doğrudur. Benim öğrencilerim var. Okey. Burası Coşkun Şarap Baksana, benim adım Rüstem. За, намайг Рүстэм гэдэг. Энэ танд орж ирсэн газар маань Жошгон гэдэг нэртэй дарсны үйлдвэрийнхаа зорин байгаа. Evet, Maksen'de olduğumuz için tabii ki şarap tadımı yapacağız. За бид нэр зорин байгаа учраас өнөөдөр хэвлээ дарсны амтлага хийн. Evet, şarap çeşitimiz çok fazla. 257 çeşit şarabımız var. За нийтдээ 257 төрлийн одоо дарсны төрөл одоо байдаг манад. Evet, standartlarımıza göre 3 maksimum 4 çeşit şarap veriyoruz ama Moğol Group'la ben kaç yıldır çalışıyorum biliyorum. Şarap seviyorlar. O yüzden 5 çeşit şarap vereceğim. За тэгээд ер нь бол стандартын дагуу 3 ч юм эсвэл 4 төрлийн дарсууд амтлуутай. За гэхдээ олон жил одоо Монгол хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа монголчууд дарсан дуртай байдаг. Тийм учраас өнөөдөр та бүхэн 5 төрлийн дарсыг амтлуулах гинэ. Evet, bir çeşit benden olsun. Okeydir. Тэгээд хэлсэнчлэн хэдүүлээ одоо жимсний дарсууд болоо. Ягаад одоо ус үзмийн дарсыг бид нар амтлахгүй байгаа гэхээр ер нь бол ус үзмийн дарсыг та хэд маань баг ямар ч газар очсон ер нь та олох боломжтой. Жимсний дарсууд маань олон газар нэх одоо байгаад байдаг. Тийм учраас жимсний дарсыг амтлана. Үзм болгон тэгээд жимсний дарсын ялгааг нь хэлж өгье. За ер нь бол хамгийн гол ялгаа дарж байгаа савнда байдаг. Одоо жишээ жимсний дарсыг дарахдаа одоо энэ харагдж байгаачлан шавраа хийсэн баар ингээд дардаг бол за ус үзмийг дарахдаа тэр зургуулаар харж байгаа модон торох дээр ингээд дардаг гэсэн үг. За дээрээс нь цагаан дарсыг ерөнхийдөө бол уугч явах үедээ аль болох хүйтнээр уух хэрэгтэй. Тийм учраас та хэд маань аягаар барихдаа аль болох 2-3-аараа доороос нь эсвэл дээрээс нь одоо барих хэрэгтэй. İki dakika dağıtsınlar ama Одоо чи янз бүр одоо шиг ингээд улаан байх юм бол анаргаар жимсэр хийсэн байж магадгүй. За тийм хүмүүс улбар шарах юм бол одоо мандерин ч байдсан юм уу.
Одоо ногоон байхад бол киви ч юм уу бажимстэй юм байдаг гэсэн. За нэгээс нь одоо хэдүүлээ. Дионис бурхандаа зориулсан хондог өргөн гэсэн. За тэгээд туркээр төлөө гэдгийг шерефе гэдэг шүү. За шерефе. Энэ Сныхан дараа 15-аас 20 минутын дараа Wi-Fi идэвчилж эхэлдэг байгаа шүү. За тэгээд бүр оруулж чадахгүй бол шууд ресепшн дээр очиод Wi-Fi-гаа харуулах юм бол тухайн ажиллаж байгаа хүмүүс маань гүр одоо шууд Wi-Fi-таа оруулаад Өнөөдөр бөмбөлгөд сууж бөмбөлгөөр хөөрөх гээд ингээ 6 цагт суулахаар болоод гарч ирж байна байрнаасаа. Тийм зочд бодолд 5 өдөр юм зочд бодолд буусан бид нар. Доош суух юм байна. Доош суух юм байна тий. Ингэ суух юм байна тий. За энэ доороос Bekir böyle bir yolcu atmışık. Арсан дэвтэн байгаас гоё. Тэр Durga tutsak bizim de orada aron kapat. Bekleme aşağısı çok sakin buralar olabilir. Sordum ya. Oğlum kendi kafana göre iş yapma, yorum yap. Тэгээ буугаад ирлээ гээд. Дайлах гэж нь бид нар. Спасибо. Виноор дайлах гэж. Видите, шампанское. In the maximum level 1200 meters ground level. We are go up the maximum level is the my balloon. Another is the maximum 1000 meters. Thank you pilot. Thank you. Bravo. Халуун орны банана ургадаг яашин хөөрхөн мод вэ? Банана гэдэг.